Зохиолч Эстину 100 дамнасан хайр 8 дугаар бүлгийн 24 дугаар хэсэг. Замшулуухан дардан цаг агааш тогтун тайван шинэхэн вазын моторч жигдхэн хөнгөнө. Сэтгэл санаа нь тун өдрөг болчихсон дул хулан хоёр бие рүүгээ халуун дулаан харцаар ширтэлцэн харин үгсээ харамгүй хэлэлцээр Улаанбаатар хот руу орж ирлээ. Улан саял тавьшрын санаа алдаад "Дөлөө, миний хань шууд эмнэлэг рүү яв" гэснээ царайн цонхийн биен суларчхав. Замаас яаран гарч зогссон Дөл "Юу болов? Би чинь доош шингийн юм гараад байна. Эмнэлэг рүү." Ухаан алдах шахан сандарсан Дөл тэр чигээрээ давхисаар 3 дугаар эмнэлэг дээр зогсон үлээ авах эмч нарт хулан хүлээлгэн өгөөд "Эмч минь туслаарай, хурдлаарай" хэмээн бараг л орилж орхив. Үлээ авахын эмч буянтгийг шалгахгаар бүдүүнээр "Юундаа орилоод байна? Энэ чинь эмнэлэг, алив холд" хэмээн Дөлийг түлхчгээд өрөө рүүгээ орчихов. Дөл дүрс хийсэн ч тэслээ. Ээжтэйгээ холбогдохыг оролдсон ч утас нь болохгүй байсан тул аргаа баран сувдаа руу залган учир байдлаа хэлжээ. Ажил албаныхаа давуу байдлыг сул дорой хүмүүс эсрэг ашигладаг өчүүхэн хүмүүс цөөнгүй. Буянт бол яг тэдний нэг. Дэндүү гэмээр үзэгсэлэнтэй хулан хармагцал ад чөтгөрийн хүсэл давтан тачаадахтаа нөхөр нь бололтой өндөр залууг элт хажиглан хөөж орхиод "Та их азтай юм. Өнөөдрийн жижүүрээр эмэгтэйчүүдийн эмч буянт бий гарч байна. Алив ийшээ хэвд. Анхны төрөлдөө" гэгчлэн найр тавиад доогуур үцлэг хийжээ. Яалтчгүй анхны төрөлд. Хэлбэр төгс санагнаан дэлбээ ягааран харагдахаагаад баг зэрэг салсархаг шингэн гарчээ. Хэд их даарч бас дөргөл давсан бололтой. Үрзүүлбэх магадлал тун өндөр байна да. "Эмчээ, туслаач. Би өөрөө эмч хүн. Гамдыг алдаагүй юмсан" гэж хулан уйлгнахад "Бэ туслая. Даанч ор байхгүй" гэхдээ буянтын нүдэнд тачааллын гал манс хийхийг ажмагц "Та ч нэмч хүн. Арга удаач. Дуун сулран шивнэх улан энэ хүмүүс чинь юу олчхав вэ? Хүний сайхан сэтгэл гэж хайччихав" хэмээн цөхрөн бодож хэвдлээ. Буянт эмч чагнуура хулангийн зээжин дээр даран үзэх зураа цамцан доороос сэрээтэл төрөх хөхийг багтан харж доороос дуу алдаад "Бэ тусалнаа" хэмээн бовтонжээ. Улан тусгай өрөөнд хэвдүүлэхэр болж яах учраа олохгүй сандарч зогсдол "Дөл ахаа, бид ирлээ" гэсээр оюун сувдаа тэнгис 3 хүрээд ирлээ. "Өө ашгүй дээ. Хулан цус алдаад сандаргаж байна. Та үзээд өгөөч." Сувдаа яваад дундаа толгой догсоор дотгош ормогц "Та яаж яваан бэ? Энэ хүний бие таа руу байна. Алив гар" гэх буянтын дуу хадаж сувдаач мөчөөгөө өгөлгүй "Би эмч хүн. Бас би бэрэгч нь байна" гэж хэрэлдэн төдөдөлгүй намжин болчихов. Дөл хулан хоёрд хичнээн муу юм хийлээ дээ. Сувдаа өнгөрсөн бүхэнд ухаажин өөрийгөө зэмлэн буруутгасаар байгаа. Дөлийг уцтамагцал гарч ирэхдээ эмнэлэгт бие үзүүлж явсан оюу тэнгис хоёртой таарж маш хурдан иржээ. Дөл хулан хоёр хичнээн удаан хөсөж хүлээлээ дээ. Золтоол мэлэмрүүлчих шахан явсаар ирж эмчлэгч эмчтэй нь хэрэлцсээр үзлэг хийв. "Бурхан минь, азар бүх зүйл хэвэн байна. Юун үр золбох? Дүү маань зөв зүгээр эрүүл сарвал байна шүү дээ." Буянт эмчийн нүд бүрэлзэн хөлсөн дааварлахаас өөр юу ч хэлж чадсангүй. Сандарч твцэн Дөлийг тайлгаруулан инээмсэглэх сувдаа "Хулан маань эрүүл сарвал байна. Энэ эмч андуу хэлж сэтгэл санаанд цочирдсан уу? Үйл ялэг хямарсан бололтой юм. Хараад сайхан амарч маргааш манай эмнэлэг дээр хүрээд ирээрээ. Их чинь нарийн үзээд өгнө" гэжээ. Сайхны өмнө харц буруугүй гэж өөрийгөө зөвтгөн охид хүүхнүүдээр зугаацдаг ганжуур шүрээд ухаан алдтал татагдчихав. Улсын хурлын гишүүний охин шүү гэсэн айдас байсан ч дур хүслээ захирч дийлсэнгүй.
Ховцны өрөөнд нойр хуврагчтай хэрхэн ярилцахыг сэмажиж, нүцгэн биеийг нь хальт хармагцал үзээд алдахаар шийджээ. Сайн хүүдээ тохиролцсон ёсороо гадуур хувцас тайлан дотор өмссөн эртний хааны хувцастайгаа өрөөлөө догдлон орлоо. Ганжуур урлаг уран сайхны гойд мэдрэмжтэн дээр жүжиглэх ави ястай нэгэн. Хаант минь амгалан морилно. Шүрээний хоолойны өнгө хүртэл хөгжим шиг уянгалаг ялтам юм. Нэмгэн торгон цамцны цаанаас өхөн таван товчин сэрэн. Хаатант минь чамайга маш их саналаа. Шүрээ толгоогоо өргөснөө дүрлгэр хар нүд нь хурдтай завжлан гайхширхад би эзэмдэж чадсан Ганжуур, чинийхээ гоо сайхан биеийг маш их саналаа. Чи минь дэнд үзэгсэлэнтэй. Нүрээр нь халуун оргин сандарч эхэлсэн шүрээ. Би танд бүхнээ зориулъя гэж шивнэг шахам хэлээд ухарчээ. Хувцаа тайлаасаа хэмээн бачимдан бодох Ганжуур урагшаа нэг алхаад шүрээг сэв хийдэл өргөхдөө өнөөх дурбулаам хөхнөөс нь атхад ав. Юу болоод байгааг ойлгохгүй болон сандарсан шүрээ тэрхэн үед сэтгэл санааны цожролд орчхоод энэ бүхнийг анзаарсангүй. Харин Ганжуур дуртай байна хэмээн баянсан бодсоор орлоо зүтгэхэд хөшиг хаагджээ. Ингээд л дуусах ёстой адал сайн хүү найруулагч дуугарсангүй. Ганжуур эзэмдэж чадвал дараа нь миний хэмээн тэсгэл алдан бодож суухдаа уянга туул хоёрыг сэм гараад явчихсныг ч анзаарсангүй. Ганжуурын булцгаргаар шүрээгийн өмдийг шувдлах санаатай оролдоход хөөе та одоо болно. Сэхэр жамдсан шүрээ ухсгийн босоод Ганжуурын махлаг улаан нүрлөө баргал алгадчих шахан гараараа далааснаа гараад явчихав. Арай л түрэгцнээ мэдсэн Ганжуур уран муутайхан явсаар хувцас өмсөд хүлээд суудал. Найруулагч аажав. Яагаад хөнгө болчихов? Гэсээр шүрээ гараад ирлээ. Гол дүрийн эрэгтэй жүжигчин маань чухал ажил гараад явчихсан юм. Чамайг дэмжих гэсэндээ л анх нь кинонд тоглож байсан шүү дээ. Чи тэнцлээ. Хэмээн учирлаад сайн хүү найруулагчаа чи ороод ирээч гэлээ. Шүрээ сайн байсан. Уянга туул хоёр учиргүй урлаад би ойлгуулж илээ тайвшруулсан. За болж дээ. Тэгвэл уруулаа тэмдэглэх үү дээ. Ёстой зөв санаа байна. Алив шүрээ ийшээ суучих. Гэрээгээч байгуулъя. Шүрээ ууртаа байсан ч баг зэрэг тайвшраад кинон дээр ийм үйл явдал гардгүй үсттэй. Зохиолыг би уншсан гэхэд сайн хүү инээд алдан байхгүй. Энэ чинь түүхэн кино. Петрэдэл хазар дээр чинь ганц нэг үнсэг бах. Тайвшир та. Шүрээ хал үзэж явсан дохтой хүмүүсийн үгэнд итгэн ширээнд сууж сайхан амттай дарс шимэн тайтгарлаа. Хадуу юм димээ. Би нэг хүнтэй дарс. Гуруулаа гэрээ байгуулсныхаа төлөө тогтооё. 2 хундагны дараа айц ичимгүрл нарилж аз жаргал думбаж эхэлсэн шүрээ 3 дахь хундагыг балгахдаа эртний нэг амтыг гэнэтхэн санана. Угаалгын өрөө хаана вүлээ гэсээр өндөөсөн ч нүд нь бүрэлдсэн гуйж эхэлжээ. Шалгаруулалт гэдэг нь зүгээр л хуурамч зүйл байжээ гэдгийг уянга туул хоёр шууд л ойлгожээ. Баг хатны дүр аль хэдийн сонгогдчихсан. Гэрээнд байгуулагдчихсан болохыг дөнгөж саяхан олж мэдлээ. Гэн алдаж ашиглуулсандаа гутарч гүйцсэн уянга шууд л бааранд орж шараарыг захиалан нэг амсгаагаар ууж орхив. Шүрээ гэж нэг яахан авьяасгүй авгаа. Чи юу гэсэн бэ? Юу болов? Гэсээр Тамир гэнэтхэн ороод ирлээ. Уянга овсгэдэл зодсноо. Чиний тэр хуурай ах чинь жинхэнэ новш байжээ. Шаал дэмий. Тамир гайхаж алмааран юу болсныг хэлэлдэ. Тэнцээг бол хамаагүй. Өөр кино олдно. Би чамайг хуурчихсан. Угаасаа л бүгд ийм байдлаар алдар нэрт хүрдэг. Яаж хуурсан гэж. Тэд намайг ашигласан. Би бузар юм. Тэгэж. Сайн хүү. Гахаа Ганжуур хоёр. Тамир сая л учрыг ойлгон лаг хийдэл сууснаа нудраг зангидын ширээ шагаад алланда хоёр новшиг хаана байгаа заагаад өг гэж хашгичав.
Уянга ахаад л бонцгийдэл зодсноо. Тамира, би буруутай. Би зөвшөөрсөн. Кинон тоглох гэж хэд шунсандаа л. Гэтэл тэд авьяасгүй биенээс цаашгүй шүрээг сонгочихлоо. Гэхдээ тэр ч тоглох боломжгүй. Шүрээ яасан гэж. Нэг өндөр гой хүүхэн өдөд ганжуурын үрд хөвдөж байгааз. Тамир ухаан санаа нь орж гарan өнгөрснийг нэхэн санах зураа бүхнийг ойлгочихов. Муу нохоонууд уянгаагаар өгөөж тавьж шүү дээ. Алсын зорилго нь шүрээ байжээ. Хаана байгааг нь хэлээд өгөөч. Манай ангийн охин эрдээд сайн хүү цаймшраад шүрээгийн тухай хэлчихсэн юм. Уянга нулимсан арчин дүрлийтэл ширдснэ. Энэ хүнд байгаа. Гэхдээ тэд аймаар хүмүүс гэж бувтнаад гарчгүй лээ. Уянга чи шүрээгийн гэрлүү залгаж хэл. Би төрүүлээд очичвэ. Уянга алдаа гаргаснаа ухааран цагаангуудаас ирж гүйсээр арай ихэн олж нэлээд бүтээсний эцэст шүрээгийн эцтэй холбогдсон бүгдийг нь дуулгаж амжлаа. Ганцорог гадаад руу томилтоор авчихсан эзгүй сандарч мэгцэн гэрлээ цагдаад найдахаас илүүтэй сангаас тусламж ирэхэд цаадах нь дуул ирчихсэн байгаа. Би одоохон дуулгая. Гаанжур бол нэр нөлөө ихтэй хүн. Түүнийг дарж чадах ганц хүн нь дөл гэд уцаа тасалжээ. Энэ тухай мэдсэн даруй сандминд босон харайсан дөлийг аяархан дуудсаар хаалган дээр ирсэн хуланг хүзүүдэн тэврээд чи минь ухаантай мундаг гэр би чамаараа үргэлж бахархдаг. Шүрээг сайдар аргадан тайтгаруулж хамт хонцгоод ирээрээ. За явдаа. Надад санаа бүзав гэлээ. Дөл гайхшран зог тусснаа юу ч хэллэггүй гарч одоход хаалх Монголын сайхан хаан хүү минь шүрээгээс чамайг хизээж харамлахгүй хэмээн тоджон гэлээд сэтгэл хангалуун инээмсэглэжээ. Булан чухам юу бодож энэ үгийг хэлснийг хэрхэн тайлж ойлгох нь эрхэм уншигч таны мэрэгэн ухаан тунгаах үзье. 24 дугаар хэсэг төгсөв. Зуун дамнсан хайр 8 дугаар бүлгийн төгсгөлийн 25 дугаар хэсэг. Угаалгын өрөөнд арай чамаа хүрээд нүрээ хүйтэн усаар шавшин хэсэг зогслоо. Шүрээ. Сайн хүү найруулагч гаднаа боловсон дүр эсгсэн адгийн новш байжээ. Дотор муухараад байна гэж бовтонсоор гартал сайн хүү дэвшин дэврээд бэ чам туслая. Энэ дарс их хүчтэй дулалтай юм. Гэсээр ширээнд дөхүүлв. Гаанжур жалгаагүй улаа бодорчихсан өндөлзөд суух агаад сайн хүү рүү сэм эрэмхийг шүрээ анзаарчихв. Бэ түр гарч хадэрээ. Дарга та хоёр духтаахан хуучил гэчихэд сайн хүү гарч одоход гаанжур малэлцтэй лэнээсээр шүрээрөө дөхөн суугаад чээх сайхан бүсгүй юм аа. Яг л хааны хатан байх заяатай. Энэ кино асар өндөр өртгөөр бүтгэхээс гадна гол дөрүүд нь өндөр цалинтай. Шүрээгийн чих шууган дотор нь давчдаж ойройрхон амьсгалах бүрд гайхалтай том хөхөн сэрэлцэн. Гаанжур тисгээ байсан бололтой болооч гэж орилох гэсэн ч дуун гарсангүй. Гаанжур буруу ойлгожээ. Цалин өндөр шүү. Бас гадаад аялаж болно. Ер нь хүссэн бүхнийг чинь өгье. Дур хүслийг өдөөхгүй байхын аргагүй дэндүү үзэсгэлэнтэй бүсгүй. Болооч хэмээн арай ядан орилсон шүрээ тас хийтэл алгадаж орхив. Манарч гайхсан Гаанжур дүрс хийсэн ч гадаа гудамд бөөн шууган дэгдэн сайн хүү новшоо хаалга тайл аландаа чамааг гэгтүү хадаж эхэллээ. Тамир ирсэн нь Гаанжуурын
түрэмгийллийг цатааруулж айжмээх мэдрэмж эрэх биш эргэн иржээ. Сайн хүү, юу болоод байна? Уянгагийн нөхөр ирчихжээ. Хамгаалагч нараа явуулаач. Одоохон зохицуулъя. Шүрээ тэсвэрээ барж буй бололтой уруулаа шилэмдэн зөөлхөн гиншгэд Ганжуур ахаад л дур хүсэлтэй автан сэв хийдэл тэврээд орлов яаран алхлаа. Шүрээд эсэргүүцэх тэнхэл үнэндээ үлдсэнгүй. Харцан сүмийн талмаараад оволцтол амьсгаадан биеийн суларчээ. Шүрээг орон дээр түлхээд өмдтэй ноцолдож эхэлдэл тар нэр хийх дуу хадан цонх хаг тусан нурж сүрлэг өндөр ир салхи шиг үсрэн ороод ирэв. Гаанжуур гайхан алмарч зогсдол Шүрээ чи хаана байна? Оо, гай юм а. Өнөө Уянгагийн нөхөр. Гэхдээ яаж ороод ирэв? Өмдөө шувтаж амдсан Ганжуур хаалга сэвхийн онгохыг л хальт харж амжжээ. Дөлөө, чи юу? Нүүр нь минчитэл улаачсан чичрэн хэвтэх Шүрээд юу тохиолдсныг дорн ойлгосон дөл бүх юм сайхан болно. Жаахан тисчих гэсээр өргөн тэврээд яаран доош буулаа. Сайн хүү болоод хамгаалагч нар нь юу ч хийж чадсангүй. Сан гэрлээ хоёрч амжиж ирэн бүгд эмнэлэг рүү давхилаа. Хордлого тайлах эмчилгээ хийгдэж Шүрээг хэвийн болтол тэвэрч суусан дөл чи чинь юунж гинэ юм бэ? Тийм хүмүүст итгэжил байдаг гэд инээмсэглэхэд хор шар хөдлөөд л бас миний нууцх мөрөөдөл байсан юм. Тэгээл гинтчихлээ. Ээж чинь ирсэн. Чи харах уу? Эсвэл манад очих юм уу? Ингээд хулан та хоёр хизээ ирэв. Ээжид хэлчихэд танад очие. Шүрээгийн харц тэр аяараа хараар гэрэлтэн хазар нь ягарч ирснэ. Ингээд л тэрүүлээд байх юмсан. Би мартаж чадахгүй нэ хэмээн аяархан шивнэлээ. Гэртээ ганцаараа үлдсэн хулан гаргасан шийдвэртээ өчүүхэндүүдээ ч харамссангүй. Хэрвээ эрлээ зохион гэгээ байгаагүйсэн бол дөл хулан хоёрын хүсэл мөрөөдлийг ганцхан Шүрээл биелүүлж чадах байсан. Дөлөөс өөр хэнийг ч хайрлаагүй өдөө болтол тууштай үнэнч байж чадсан хүн бол зөвхөн Шүрээ. Булангийн санаа бодлыг өөр хэн нэгэн хүн сонссон бол магадгүй буруугаар л ойлгоно. Гэвч хулан эрс шийджээ. Томорч эхэлсэн хэвлийгээ элбэн инээмсэглээд сууснаа. Аав нь өөр хэн нэгэнд аз жаргал бэлгэлээд ирэг. Бид гомдох учиргүй хэмээн шивнэт суудал дүүл Шүрээ хоёр ороод ирлээ. Зөрүүд хүн шүү. Миний хэлснийг ойлгоогүй бололтой. Юу болоод өнгөрснийг анхааралтай сонссон хулан Шүрээ. Би чиний өмнө буруутай. Гэтэл хамгийн их аз жаргалыг би л хүртсэн. Сэтгэлд минь үлдсэн харуулсал гомдлыг талихгүйсэн бол амар амгалан байж чадахгүй. Та хоёр яв. Явцгаа хэмээн ямар ч царайны хувирлгүй хэлэхэд дүүл Шүрээ хоёр хоёул дургуйсан огт хөдөлсөнгүй. Хэвлээд нь божиж байгаа үр минь удаан хүссний дараа бидэнд ирсэн. Тийм учраас л илүү амар амгалан тайван амьдралыг хүссэндээ л энэ. Шүрээ минь битгий татгалзаач. Зөвхөн бид гурвын нууц олон үлдэг гэж дахин уучралсны эцэст дөл зориг муутайхан босоод бэ чамайг аавын түргэж өгье дөө. Ганцаараа үлдээд хэрэггүй гэлээ. Шунад зүтгэсэндээ биш зүгээр л цаад утгыг нь ойлгоод татгалзах эрэггүй гэдгээ ойлгоод аясыг нь дагав. Энэ бол санаанд багтамгүй зориг үнэлж барашгүй сэтгэл. Эхнээс л эцэс хүртэл нүдэ огтхонч нээлгүй тас ансандул зөвхөн хулантайгаа л байгаа мэт төсөөлж харин хөөхөн Шүрээ маань дотор сэтгэлдээ хүүхэдтэй болохыг маш ихэд хүсэн залбирч байлаа. Хэдэн хоногийн дараа төгөлдөр ялгуун хоёрын хурим дээр очсон дул хулан хоёрыг инээмсэглэн утсан Шүрээ. Та хоёр минь дэндүү гоё харагдаж байна. Тэр хомрын ширээн цоо би хүргэж өгье гэд
хулан сугдан алхлаа. Нуруу туруу бие галбар яг адилхан үзэсгэлэнтэй бүсгүүчүүдийг ширээнд цуухад хормын өмсгөл өмссөн төгөлдөр ялган хоёр дөхөж ирээд урилгын минь хүлээн авч хуримд маань ирсэн маш их баярлаа. Охин маань та хоёрыг л асуусан хүн гэж зогсдол дэргүр цагаан даашин зарга ойсон эрлээ зохин гэгээ дэгдэн гүйж ирээд "Дулааха, хулайгчээ, та хоёр минь сайн явж ирвүү" хэмээн яг л том хүн аятай инээд алдан шивнээд хоёуланг нь хүзүүдэн тэврээд "Бүх зүйл сайн сайхан болноо. Надад итгээрэй" хэмээн дуулдах төдийхөн шивнэж амжив. Аз жаргалаар бэлгсэн хурим өндөрлөж Улаанбаатар хотод дахин нэг хонсондол улан хоёр нутгийн зүг жолоо заллаа. Улан ёр бусын аз жаргалтай мишэлзэж сууснаа "Дөлөө, чи миний эртээдийн шийдвэрийг сонсоод тэнэг гэж бодсон уу? Яг үнэнээ хэлээрэй" гэв. "Үгүй. Гэхдээ өөр хүн сонсвол лавтай тэнэг хүүхэн гэх бах. Би арай өөр өнцгөөс ойлгосон. Чиний сэтгэл санаач цэлэмсэн бололтой. Нэг л өөр бах чам. Тийм ээ. Сэтгэл доторх бүх өндөр арилаа. Шүрээгийн харц үйл хөдлөлж тис ондоо болсон байна лээ. Энэ бүхнийг үрд мартлаа." Улан инээмсэглсээр дөл рүү зүтгэж цаадханж мөрлөн дэврээд уруул дээр нь удаа шимэн үнсжээ. Дэндүү амар амгалан хөдөө нутаг. Нутгийн найрсаг ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж очир алмазны жижигхэн ордыг бүр мөсөн ашиглаж дууслаа. Жижигхэн атлаа асар өндөр орлого оруулсан орд. Хавар болмогцол очир алмазны ашиг шимээр шин барилгууд шаваа тавин аймгийн төвтэй холбогдох засмал замын ажиллаж эхэллээ. Хизээ мэдгүй төрөх төгсөн хулан амралт авч дөлж ажлаа хүлээлгэж өгөв. Хийнх нь хот руу явах хүсэл алга. Гэвч төрийн өмнө хүлээсэн онцгой үүрэг бий. Галхүү сарны хоёр Сувдагийн хамт ирээд улан асран тоглож бараг л нүд завчихгүй шахам сахиж байв. 1997 оны 5 сарын 31-ний шөнө өвдөж эхэлсэн хулан эмнэлэг туургагдан удтал дуншсны эцэст үүр манхайтал цайж байхад ээж аваагаа дэндүү дуурайсан ихэр хүү охин хоёр төрүүлжээ. Үгээр илэрхийлж хэлэмгүй их баяр жаргалд автан догдолсон дөл асгартал уйлсаар хайрт эхнэрээ тэврэн үнсээд "Чамдаа маш их баярлалаа. Бид хоёрын үсэл биелж дөрвөлөө боллоо. Тулгамдаад хэлэх зүг олдохгүй юм" гэж аяархан шивнэжээ. Хэдхэн хоногийн дараа эмнэлгээс гарсан хуланг нутгийн иргэд эрвих тэрвихээрээ л эргэж тойрон элдв бэлэгсэлтээр дарж хоёр ихрийг өхөөрдөн "Яасан мухаа хүүхдүүд вэ? Аавгаа илүү дураач." "Үгүй ээ, охины нээжтэйгээ төстэй юм. Тэр нүдийг нь хар л даа." Ингээд хоёр ихэрд алдар нэр харилсан уу гэгчлэн шуугцгаав. Бүгд л удаан зөвшөлдсөний эцэст үнэгчлэн нойрсох хүүхдүүдийнхээ дэргэд очисон тул хүүгийнхээ баруун чихэнд очир эрдэнэ, охиныхоо зүүн чихэнд номин эрдэнэ хэмээн шивнэн хэлээд хоёуланг нь үнсэн тэвэрснээ. "Дөөлийн очир эрдэнэ, дөөлийн номин эрдэнэ" гэж чангаар хэлэх үед цооширдэх эрмэг харцнаас нь хайр цацран гэрэлтэж нулимс зээлгэнэж байлаа. Айж эмээж зовниж авсан бүхэн ард хоцорч амьдрал дүүрэн боллоо. Нутгийн ард олны хөөрсөн догдолсон халуун сэтгэлийн үдэлтэнд Улаанбаатар хотыг зорьсон дөлийн амбулыг мөн адил тэсэж чадан хүлээсэн хүмүүс угтжээ. Эзэн мэдгүй төрөх төгсөн оюу усан үдээсээр угтаад "Би ямар их баяртай байна" гэж өөрөө аммасан айтайл догтлож хүлээлээ. Гэхэд хулан додончлон тэврээд "Сэтгэл хөдлөлөө барих хэрэгтэй шүү. Тэнгисээ миний дуу оюуг тайтгаруул" гэж найр тавив. Зочдын хөл хэдэн өдөр тасарсангүй. Санги ганцоргийн гэр бүл замбал оюунаа хоёр хүүхэдтэйгээ ангийн найз дулам зуран навчаа чимгээ бэрэгч сувдаан нөхөр золботойгоо шарав генерал охин бендретага тулгаан мөнхөө дэнсма доржих охин үзмээтэйгээ гэдэл өнгөрсөнд нөхөрлөж ирсэн
бүх хүмүүс уун цуун ирсээр байв. Хамгийн онцгой зочин болох төгөлдөр ялган хоёр охин гэгээ бас гэдсэн мэдэгдэхүйц томорч эхэлсэн шүрээгийн хамт ирлээ. Шүрээгийн хөөрхөн царай аз жаргалаар бэлхэн харцсан уужуу тайван болчихжээ. Хоёр бяцхныг яман явтал өхөөрт нь тэрвэрч эрхлүүлв. Гэрээсээ гарахынхаа өмнө сүүлцгийн хоцорсноо хулан ухасхын тэврээд дэндүү өгөөмөр зан гаргасан ухаалаг чамдаа маш их баярлаа. Аз жаргал хүсье хэмээн чинж сэтгэлээсээ шивнээд золтой л мэлмрүүлчихсэнгүй гарч одов. Удаан хүлээсэн хангаа залуухан эхнэр Янжмаа ээж хоёроо дагуулan ирж өтөн өдөр хуучлан дөлтөө хундах тулган удаан ярилцжээ. Амьдралын урт замд ирэхгүй нугарж уужуу болсон цэцгээ зээ хүүхдүүдэд мэлмрүүлэн уйлсаар тэврэхтэй. Эмээ нь үлдсэн насаа зөвхөн та хоёрынхоо төлөө зориулнаа хэмээн дахин бовдонсаар байв. Уртын урт ирээдүй адармаатай адал явдалтай амьдрал угтан буйн мэдээж. Дөл маань эртний хүслээ биелүүлэхээр санаа шуудуудан бэлтгэлд гарч тэр жилийн наадмаар улсын начин цолны болцлыг ханган хоёр ихэр хүүхэдтэй хайртай хань хуландаа бэлэг барьжээ. Ууж уухаандаа уйрамзуулан зантай үзэсгэлэн төгс хулан маань ур чадвараараа бусдыг хөшөөчлөн инхийн манаа зогсож эмчийн тангаргаасаа үлнэцэн ажилласаар байгаа. Тэрээр тэртээ он жилүүдийн өмнө дөлд амлаж байсанчлан 6 хүүхдийн ээж болж алдар дэхийн 1-2 дугаар одонгоор ингремлас юм. Зөвхөн үндэсний аюулгүй байдлын зөвлөхөд захирагдах онцгой эрхтэй дул маань зориг нэг нөхдийн хамт төр ард түмнийгээ сонсох сонор харахнууд хамгаалах бамбаан төдөөгүй хадгалтан тулалдах нудраг нь байж олон гавьяа байгуулсан билээ. Ийхүү 1986 оноос 1997 оны хүртэлх амьдрал гол дүр болох дөл хулан шүрээ гэсэн 3 хүний адармаатай амьдрал анхны хайр арараасаа цуварсан ээдрэ гогцоо болгоныг өөрийнхөө хэмжээнд бичин төлөвлөж дуусгалаа. Баярлалаа. Хүндэтгсэн зохиолч Стенү 2025 оны 5 сарын 24. Сайн манай сонсогчдоо. За ингээд зохиолч Стенүний маань 100 намансан хайр хэмээх 8 бүлэгт туужийг бүрийн ихэр нь уншиж дуусгалаа. Та бүхэн таалагдсан гэдэгт маш их итгэлтэй. Тэгээд төгсгөл хэсэг надад маш их таалагдаад ногоолоо зангираад үнэхээр уншихад хэцүү байлаа. Маш удаан уншлаа. Дахин уншлаа. Гэхдээ ерөөсөө ингээд хоолоо зангирсан байдал маань таалагдахгүй байсараа л дуусчлаа. 30 оноо өдөж шинэ он эхлэх гэж байна. Ийм сайхан зохиолоор бүтэн жилийг ингээд тойроод дуусгажээ. Хамтран ажилладаг зохиолч Стенүнд маш их баярлалаа. Ийм сайхан зохиолуудыг уншсанаар миний амьдрал хүртэл өөрчлөгдсөн. Өөрчлөлтийг авчирч чадсан. Тийм болохоор хамтран ажиллах нь надад маш их таатай байдаг шүү. Цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Бүтээрийн хамтран ажиллах хугацаа урт удаан үргэлжлэх болтугай гэж өрөөё. Тэгээ сонсогчдоо болон зохиолчдоо бүх хүмүүстээ шинэ оны шинэ жилийн баярын мэнд хүргэе. Сайхан баярлцгаарай. Манай тусгай группыг сонгон үйлчлүүлсэн та бүхэнд маш их баярлалаа. Баяртай.